Ерөнхий сайд Зандан шатаараа телевизийн эфирээр олон нийтэд шууд ярилцсан. Хэд хөдөлгөөнтэй холбоотой нийслэлийн орон сууцны дулаан хангамжийн хэмиг нэмэгдүүлнэ. Мөрөдөө тоглоом зохион байгуулж хууль бусаар ашиг олж мөнгө угаасан этгээдийг баривчилжээ. Дүнжингарав хаврын морин уралдааныг эргэн сэргээн. Нэгдүгээр улирлын сурагчдын амралт Улаанбаатар хот болон орон нутагт ялгууртай хэрэгжиж байна. Улаанбаатарын байгалийн түүхийн музейн сан хөмрөг газар доор 42 мянган жил болсон зааны тугалын үзмэрээр баяжжээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Ерөнхий сайд Зандан шатаараа телевизийн эфирээр олон нийтэд шууд ярилцсанаа. Ерөнхий сайдаас асуух асуултыг e-Mongolia d.gov.cg сайт 1111 төвөөр дамжуулан авч байна. 1111 төвд утсаар холбогдож асуултаа өгөх бол e-Mongolia d.gov.cg сайтад Монгол Улсын ерөнхий сайд Зандан шатаараас асуух асуулт саналаа эрүүлнэ гэж гарч ирэхэд асуулт болон саналаа бичиж холбоо барих дугаараа оруулан санал илгээх товчийг даатна. Ерөнхий сайдаас асууя шууд ярилцлага энэ Бямб гарагийн 17-оос 20 цагийн хооронд Монгол Үндэсний олон нийтийн радио телевизээр шууд нэвтрэнэ. Хэд хөдөлгөөнтэй холбоотой нийслэлийн орон сууцны дулаан хангамжийн хэмийг нэмэхэр болжээ. Тодорхойлбол дулааны бүх станцны сүлжээний халууныг 120 хэм байгааг 122 хэм болгоно. Түүнчлэн 2 дугаар хэлхээний температурыг 70 хүртэлх хэмээр нэмэхээр төлөвлөсөн байна. Уг асуудлыг орон сууцны удирдах газар болон орон сууцны хувийн конторуудтай зөвшөлдсөж байна. Эргэн EDM нар нь 2022 оноос Poker 2 аппликейшнд MC Club Global гэх нэртэй мөрөөдөө тоглоомын өрөөг ажиллуулж хүмүүс хөлслөн үйл ажиллагаа явуулж байснаас гадна олсон мөнгөөрөө өндөр үнэлгээ бүхий тээврийг хэрэгсэл үл хөдлөх хөрөнгө худалдан авч мөнгө угаасан байна. Түүнчлэн олсон ашиг орлогоо нуун далтлах зорилгоор 3.1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, цуслангийн байшин, 4000 м2 газар, захим тоглоомын газар худалдан авсан байж болцсошгүйг урьдчилсан байдлаар тогтоожээ. Дэргэд та бүхэн захин мөрөөдөө тоглоом тоглоснороо өөрийн эд хөрөнгө, цаг хугацаа, үнэтлэлсээ залилагч нарт алдаж тэдний амьдралын их өсвөрийг бий болгож байгаагаа ухамсарлан энэ төрлийн гэмт хэрэгт оролцохгүй байж болцсошгүй эрсдлээс урьдчилан сэргийлнэ. Дүнжингарав хаврын морин уралдааныг эргэн сэргээхээр болжээ. Уралдааныг их нас, соёолн нас, сонгомол дунд нас гэсэн ангиллаар эх 5 дугаар сарын 1-нд зохион байгуулахаар тогтсон байна. Хаврын морин уралдааныг орон нутаг өөрөө мэдэж шийддэг болсны дагуу Монголын морин спорт уяачдын холбооноос ийм шийдвэр гаргажээ. Нэгдүгээр улирлын сурагчдын амралт Улаанбаатар хот орон нутагт ялгууртай хэрэгжиж байна. Тодорхойлбол орон нутагт сурагчдын амралт энэ сарын 17-нд дуусгар болж 19-ноос хичээлнэ. Харин нийслэлийн ахлах ангийнхны хичээл хэдийнэ захимаар эхэлсэн. 26-наас бүх анги танхимаар хичээлнэ. Ханиад томооны нөхцөл байдал болоод мал төлөлөх үеийг харгалзан сурагчдын амралтыг ийхүү ялгууртай тогтоожээ. Улаанбаатарын байгалийн түүхийн музейд тун сонирхолтой үзэсгэлэн гарч байна. Энэ бол газар доор 42 мянган жил болсон зааны тугал Люба юм. Любаг нэгэн цаа буг маллагч санамсаргүй байдлаар олж илрүүлснээс хойш тэрээр дэлхийг тойрон аялж байна. Хэдэн мянган жилийн настай ч саяхан төрсөн мэт харагдах Люба улаадчүүдийг гайхшруулж байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.